Монгол улсын баг тамирчид маань тусгай олимпиадад оролцохоор Абу Даби, Дубай хотод ингээд салж ирээд байна. За яг өнөөдрөөс эхлээд ингээд спортын бүх төрлүүдийн техникийн зөвлөгөө эхэлж байна. За хамгийн ихний зөвлөгөө нь ширээний теннисийн техникийн зөвлөгөө болоо сая дууслаа. Спортынхаа бүх дүрм, философи, онцлог, анхаарах ёстой зүйл, нэмэлт мэдээллүүдийг бүгднийг сая өгөөд одоо дэлхийн одоо яг миний харагдаж байна дэлхийн ингээд 190 орны 7500 гаруй тамирчдыг төлөөлсөн ахлах дасгалжуулагч нар ингээд хуралдаа сая дуусч байна. Одоо яг үргэлжлээд агаарын теннисийн техникийн зөвлөгөөний хурал болгож байна. За яг 4 жилийн өмнө Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод Монгол улс анх удаага энэ зуны олимпиад тусгай олимпиад анх удаа албасаар оролцож байсан. Тэгээд яг цаг хугацаа маш хурдан байд юм байна. Ингээд 4 жилийн дараа бид нэг Абу Дабигийн олимпиадад оролцож байна. 4 жилийн өмнөхөөс ялгаатай бид нар одоо олон тамирчтай ирэхээс гадна 4 шин төрлөөр бид нар нэмж оролцож байна. Тэр нь болохоор агаарын теннис, усан сэлэлт, хөл өмбөг, дэмжин тоглогчтой хөл өмбөг, тэгээд спортын бүжиг гэсэн 4 төрөл нэмэгдэж байгаа. Тэгээд бидний хувьд бас маш шин туршлага болно. 14-нд одоо нээлтийн үйл ажиллагаа болно. Тэгээд дэлхийд даяар ESPN телевиз шууд дамжуулан үзүүлнэ.